За 3 өдрийн сургалтанд бид нэр өнөөдөр бол юу яалаа төслийн ил тод байдлын талаар аймагуд болон орон нут одоо Улаанбаатар хотын хүмүүсүүд оролцоод харилцан туршлагаас авахд их үр дүнтэй одоо сургалт боллоо гэж ойлгогдож байна. Яагаад үр дүнтэй болж байгааг бол бид нар ил тод мэдээллийн талаараа аймаг өөрийн онцлог одоо гаргаж ирснээсээ энд бас их чухал боллоо. Хойлбол Хинтээ аймаг гэхэд мэдээлэл хэдийгээр одоо засаг даргын тамгын газрын вебсайтн дээр бүрэн дүүрэн тавьж байгаа боловч нөгөө мэдээллийг олж авах талаар өмнө говь аймагтай харьцуулаад үзэхэд арай бид нар дутуу байнуудаа хэдийгээр юмаа тавьж ирсэн ч гэсэн тэдний одоо үйл ажиллагаа манайхаас илүү байна шүү дээ. Нөгөө аймагуд маань тийм юмар одоо манайх тэднэрээс нь тийм юмар нь илүү байна гэдэг энэ дүгнэлтийг бол хийж ирээд энд одоо сайн ажиллаж одоо тэр туршлага авах байгууллагуудын юмыг буцаж очиод өөрийнхөө аймаг дээр одоо улам боловсронгуй болгож хэрэгжүүлэх тэр мэдээллийн ажилтнууд орон нутгийн телевизийн одоо хүмүүсүүд Хинтээ одоо цэг имэн одоо сайдыгаа улам боловсронгуй болгох энэ тал дээр бол зонтолж ажиллана гэж бодож байна. Энэ удаагийн сургалт болохоор илүү төсвийн ил тод байдал дээр нь байдлын индексийг судлах, илүү ил тод нээлттэй болгох тэр үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөөр ажиллаж байгаа. Энэ маань өмнөх удаагийн мониторингоос харьцангуй ялгаатай илүү бичиг баримт руу биднээс бас нэлээд орж ажиллана. Дээрээс нь маш олон үзүүлэлтээр санхүүгийн үзүүлэлтэн дээр ажиллана. Санхүүгийн үзүүлэлт тухайн санхүүгийн үзүүлэлтүүдийг баталсан, нотолсон тухайн санхүүгийн үзүүлэлтийг тодорхойлсон дээр их усрууд дээр нэлээд ажиллахаар байгаа. Нэлээд юм өргөн үнэрийг хамарж байгаа тийм ажил дээр бид мониторинг судалгааны ажил хийхээр ингээд сургалтанда хамрагдаад одоо дараагийнхаа ажлыг хийхээр бэлтгэл ажил хангалттай явж байна. Тэр шинээр авж байгаа энэ мониторинг хийх хүн дээр бол бас бидний сургалтууд их үр дүнтэй болоо маш их мэдэж авлаа. Тэгэхээр ямар ч байсан хамгийн түрүүнд ихтэй бид нар мэдээллийн сантай болох хэрэгтэй байна. Өөрсдөө бид нар. Тэгээ мэдээллийн сангаас өөрсдөө одоо хэрэгжүүлэх очиж байгаа эндээс очиод мэдээллийн сан хамгийн түрүүнд авчаад тэгээ мэдээллийн сангаас нааш нь яг өгөх ёстой мэдээллүүдээ яг цаг тухайд мэдээллийн сангаас аваад өгчих нь зөв юм байна. Ер нь нэлээд сайн цэгцтэй ажиллах арга барилдуул энэ удаагийн сургалт суугаад сурч авлаа гэж бодож байна. Энэ 3 өдрийн сургалт бол их үр дүнтэй сургалт боллоо. Нэгдүгээрт нь аймагуд шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд мониторинг хийсэн үр дүнгээ хэлэлцэж байгаа нь бол бие биенээсээ суралцах ийм боломжийг бол олгож байна. Бас аймаг болгон өөр арга барилаар өөр одоо чиглэлээр ажилласан байна. За тухайлбал Өмнө Говь аймаг гэхэд одоо аймгийн тамгын газрынхаа бүх хэлтэс агентлаг будад хийснээрээ бас нэлээд одоо давуу талтай байна гэж ингэж харлаа. Зөвхөн нэг улаастай сумын тамгын газар нэг тамгын газар биш. Энэгээрээ бол өргөн хүрээтэй. Тэгээд ажиллаж байгаа арга барилууд нь өөр учраас энэ дээрээс бас нэлээд их зүйлийг суралцлаа. Цаашдаа бол бид иргэдийн хяналтын бүлгийн гишүүдийг чадахжуулсан шилэн дансны хуулиар шилэн данс гэж юу вэ гэсэн ийм гарын авлага гаргаад бас иргэдтэй багийн иргэдийн нийтийн хурлын дамжуулаад тараасан байгаа. Тэгэхээр иргэд бол одоо шилэн данс гэдэг зүйлийг бас нэлээд их ойлголттой болцсон. Энэ дээрээс юуг олж харах уу, яаж бид нар оролцох боломжтой гэдэг зүйлээ бол мэддэг болсон. Тийм учраас цаашдаа энэ шилэн дансны хуулийг төсвийн ил тод байдлыг хангах энэ судалгааг бас одоо хийхээр сургалтанд хамраглаа. Тийм учраас үүнийг одоо лавшруулан Захан аймагт улаастай суманд төсвийн ил тод байдлыг хангах шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхэд бас одоо ажиллана гэж ингэж бодож байна. Саяын одоо сургалтууд бол бид нар бол ер нь сургалтанд ирэх болгонд шинэ мэдээллүүдийг авч одоо бас энэ мэдлэг маань бол нэлээд сайжирч байгаа. Тэгээ би бол одоо 2 дахь 3 дахь одоо үйл ажиллагаанд оролцох гэж байгаа. 2 удаа шилэн дансны хуулийн хэрэгжлэн дээр мониторинг хийгээд одоо 3 дахь дараа орж мөн дахиад сая бол шинэ мэдээллүүдийг аваад тэгээ одоо бол ажиллахад бол ямар ч одоо эргээд байгууллага дараа 3 дахь удаага очиод ажиллана гэдэг нь өмнө нь бидний хийсэн ажлын үр дүн цаашдаа энэ ажил маань бол сайжрах үндэслэл бол тавигдцал гэж үзэж байгаа. Мэдээж бид нар нэгэн одоо энэ төсвийн чиглэлээр ажилладаг юм төрөмс байгууллагын хувьд л бас энэ яг төсвийн цаглбарын дагуу энэ төсвийн одоо цаг хугацаанд мэдээллийг хэрхэн байрлуулдаг вэ? Яг олон нийтэд хэрхэн
хүргэж байгаа. Тэгээ арга зүй бүх юмуудыг одоо биднэрт бас зааж өглөө. Тэгээ одоо манайх болохоор Өвөр хангай аймагт одоо энэ төсвийн одоо мэдээлэл цуглуулах юм ажил дээр одоо ажиллах гэж байна. Нэг сарын хугацааны тийм ажил байгаа. Энэ дээр бол бас ажиллахад биднэрт бас нэлээд их тийм арга зүй бас бэлэн юм дээр бас ажиллах юм байна. Бас их амар болж байна.